Гасууртын алтны ордыг ашиглах нэрийдлээр ноён уулын сав газар дахь түүхийн хосгүй үнэт төвийг устгах эрсдэлтэй талаар Улсын хурлын гишүүн уян өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Үүнтэй холбоотойгоор шударга сэвслийн бүлгээс Улсын хурлын даргад ажлын хэсэг байгуулах санал тавьсан байна. За энэхүү орд ашиглахтай холбоотойгоор байгалийн тэнцвэрт байдлын үнэлгээ, цэвдэг хөрсний судалгаа хийх, геолог, геодезийн наривчлсан зураглал хийлгэж, ордын болон үнэт соёлын өв бүхий, ноён уулын талбай давхцаж буй хэсэг талаар мэргэжлийн үнэлгээг тус ажлын хэсэг гаргах ёстой хэмээн үзэж байгаа юм а. Мөн түүнчлэн тус бүс нутагдах соёлын өвийг мэргэжлийн хүмүүсээр үнэлүүлэн 50 тонн алтны нөөцтэй харьцуулж үзэх зайлшгүй шаардлагатай хэмээн тэрээр онцоллоо. Бидний Монгол үндэстний дэлхийд анхны хүн төрөлхтний түүхэнд анхны төр тулсыг байгуулж ирсэн энэ том үндэстний гарцаагүй хадгалж, хайрлж, хамгаалж авч үлдэх ёстой юм түүхэн газар юм аа. Ноён уул гэхээр л дэлхийд Монголыг Чингис гэж мэддэг шиг дэлхийн эрдэмтэд археологч судлаачид ноён уул гэхээр л Монголыг мэддэг. Дэлхийн анхны хүннүгийн хурлыг хэдэн жилийн өмнө манай эрдэмтэд ноён уулын дэргэд хийж ирсэн. 19 орны эрдэмтэн судлаачид оролцож энд үнэхээр ариун баялаг байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Эрдэмтдийн хэлж байгаагаар зөвхөн нүдэн баримжаагаар гэхээр 350 гаруй булш хэрэгсүр энд байгаа. Зөвхөн язгууртан дээдсийн төдийгүй эгэл жирийн ард иргэдийн булш байгаа. Тэгэхээр энд бол гарцаагүй манай Монгол үндэстний түүхийн том амбиц бол энэ ноён уул өөрөө муу юм аа. Сэлэнг аймгийн Мандал сумын нутаг ноён уулын сав газар байрлаж байгаа гасууртын алтны шорон орд нь 50 тонны алтны нөөцтэй, харин ноён уулын сав газарт дэлхийн төрч ёсны түүхийн өв болох хүн үнэрийн булш бунхан хэрэгсүр олноор байдаг. Хосгүй үнэт түүхийн өв бүхий энэ бүсэд зөвхөн Сэлэнг аймгийн Мандал сумын нутаг талаас гэхэд одоогоор 42 компани алтны болон төмөрлөгийн ордын лиценз эзэмшиж байна. Мөн улсын хурлаар гасууртын ордыг стратегийн орд болох асуудлыг хэлэлцэж байгаа юм а.